Ойрын өдрүүдэд аймгийн хүнсүдэ аж ахуйн газрынхаа албаны хүмүүстэйгээ энэ аймгийн хүнсний үйлдвэр эрхлэгчдэрээ одоо үйл ажиллагаатай танилцж тэдний үйлдвэр цехийн үйл ажиллагааг бас газар дээр нь орж танилцж энэ баялаг бүтээгчдтэйгээ уулзаж явж байна. Хамгийн гол нь тэднэрээ орж энэ аймгийн эрх жилүүдэд барьж буй энэ бодлого шийдвэрээр танилцуулах, баялаг бүтээгчдийнхээ зовлон жаргалыг сонсох энэ ажлыг бол одоо зорилго болгож ажиллаж байна. Ингээ ороод ажиллаа явж байхад энэ хүнс үйлдвэрлэгчдэд бас нийтлэг зовлон бэрхшээлүүд бас зөндөө байд юм байна. За мөн өөрсдөд нь толгомдож байгаа өөрсдийн үйлдвэрийн онцлог, бараа бүтээгдэхүүний онцлог таарсан бас асуудал бэрхшээл бас зөндөө байна. За болж байгаа зүйлүүд бас маш олон байна. Үнэхээр энэ аймгийнхаа ард иргэдийг эрүүл хүнсээр орон нутагт үйлдвэрлэсэн одоо бас бараа бүтээгдэхүүнээр хангах тал дээр энэ сүнсний үйлдвэрийнхэн маань үнэхээр бас чармааж олон хүнийг бас ажлын байраар хангаж одоо шинэ бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх тал дээр бол үнэхээр эрч хүчтэй ажиллаж байгаа ийм салбарын хүмүүс байдаг байна. Өөр хангалтчууд дундаа энэ ард иргэд маань өөрсдөө энэ аймагтаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж өдөр тутмын одоо хэвшил болгож энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэмжих нь туйлын чухал. Тэгжээж энэ Өвөр хангайд үйлдвэрлэл хөгжинэ. Өвөр хангай аймгийн эдийн засаг бэхжинэ. Ард иргэдийн аж амьдрал энэний хэрээр бас нэмэгдэнэ. Эрүүл мэндэд энэ чиглэлээр бас энэ хэрээр ахиц дэвшил гарна гэж би ойлгож байна. Тийм учраас Өвөр хангайчудаа Өвөр хангай аймагтаа үйлдвэрлэсэн энэ хүнсний бараа бүтээгдэхүүнийг байнгын хэрэглэж хэвшгээрэй гэж одоо бас уриалах байна. Миний зурагчтай. Тэгээд би одоо ингээд арт зураг хийсэн байна. Тэгээд одоо тэр машин тавьяа таарсан бол биш шүү дээ. Ямар нэг зүйл туслах сайхан боломжтой болон тэр шийдэл. Гэхдээ үнэхээр бас ч ихтэй энэ ч бас нөгөө бас хэдэн жил асан байх та манайх боломжтой. Одоо болттой юм дээр тэр зөв